За энэ суманд шууд өрөхгүй байгаа. Асуудлууд бол яг бодиттой байна. Хоёрдугаарт нь төрийн хөвшил, хувийн хөвшил яавал шудраг өрсөлдөж, яавал одоо бүгдээрээ тэгш ийм боломжтой байх вэ гэдэг асуудал тавигдаад байгаа. Энэ бас яг бодиттой. Салбар дээр нь ажилладаг хүмүүсийн ийм мэдээллүүд ирээд. Гуравдугаарт нь цахим модалтай дээрээс нөгөө олон улсын шуудаа илгээмж их хуршүүдийн дунд оршдог ингээд мөнгө хийх боломж их байгаад идэг. Тийм болохоор ер нь цаг нь бол болцсон. Одоо энэ бодлогын баримт бичгүүдэд эргэж нэг харах, эрх зүйн орчноо сайжруулах. Яамнаас өгсөн мэдээллийг бол сонслоо, яамнаас бол ажиллаж байгаа юм байна. Гэхдээ бид нар чинь ингээд их олон жил ажиллаж байгаа шүү дээ. Тийм болохоор энэ удаагийн их хурлын гишүүд бас их өөрсдөө санаачлал энэ асуудлыг бид нар гаргаж ирээд нэг шийдэл олох хэрэгтэй байна гэдэг. Тэг өнөөдөр энэ асуудлыг сонсоод дараа нь ажлыг гаргах юм. Би цэрэн дараагаас нэг асуулт асуучмаар байна. Энэ юунууд цахим худалдааны хүргэлт хийж байгаа залуучуудаас бас санал гомдлууд ирсэн. Тэгээд орон нутагт юм үргэхээр тусгай зөвшөөрөлттэй компани авах хэрэгтэй гэдэг ингээд байх юм. Тэгээд чинь аль хэзээний цахим худалдааны одоо эрх зүйн орчин хуультай хуульгүй ингээд амьдрал болцсон шүү дээ. Фэйсбүүкээр ингээд явж байгаа, хүргэж байгаа. Тэгэхээр энийг одоо яаж хөнгөн хурдан болгох вэ? Энэ тал дээр нэг тайлбар өгнө. Харилцаа холбооны зохицуулах хорооны шуудангийн зохицуултын газрын дарга Цэрэн юм. За дэлхийн нийтийг хамарсан цар тахлын хор нөлөө буурч багасж цахим худалдааны эргэлт хурдтай нэмэгдэж байгаа нь шуудангийн салбарт бол өсөлт хөгжөлтийг авчирч байгаа нь бол бодитоор мэдэгдэж байгаа. За энэ нь бол ялангуяа бүгд намт хятад ард улс цахим худалдааныхаа салбарт эрс шинжилгээний бодлого хэрэгжүүлсэнтэй холбоотой гэж ингэж үзэж болохоор байгаа. Яагаад гэвэл зэрэг хятад улсын хилийн хязгаарын ямар ч захын боомтод аль ч улсын иргэний захиалсан цахим худалдаагаар захиалсан бараа 72 цагийн дотор очиж байгаа юм. Жишээлбэл одоо өнөөдөр манай эндээс Улаанбаатарт суугаа иргэн хятадын Эвүү хотоос бараа захиалахад тэр бараа илгээмж нь Ирэн хотод хаяг дээр 72 цагийн дотор ирж байгаа. Тэгээд тэр илгээмж нь наашаа Монгол руу орж ирэх хил гайл нэвтрэх гэж тэрнээсээ их хугацаа бол зарцуулж байгаа. Гэхдээ бол энэ мөс бол хайлж байгаа. Энэ салхи бол хагарсан. Тэмүүгийн урсгал орж ирсэн гэдэг түрүүн бол бид нар ярилцсан. Тэмүүгийн урсгал бол одоо яг энэ хятадын цахим худалдааны 96.10 бодлогын хүрээнд 72 цагийн дотор ирээд ирээд Монгол орж ирж байгаа. Манай бодлого болохоор зэрэг та ингээ хятадын бодлого ярьсараа цагчин дуусчлаа шүү дээ. Нэмэлт цаг үгүй 3 номер дээр. За олон улсын Улаанбаатар хотод байгаа иргэд бол нэг Монгол улсын иргэдийн 70% нь Улаанбаатартаас цахим худалдааны бараа захиалж байна. Орон нутгаас бол 30% захиалж байна. Улаанбаатар хот дотор бол цахим худалдааны барааг үргэлжлэдэг бол UPGAP компани, Монгол Импринтинг компани, Pigback компани гэсэн компаниуд бол хийж байгаа. Эдгээр хийж байгаа компаниудын хөргөлтийн хугацаанд бид хяналтыг хийсэн. Ер нь бол 20 цаг дотор багтааж хийж ирсэн. Хамгийн хурд нь бол 2 цаг дотрын нийлгэмжүүл хүрч байгаа. Тэгэхээр зэрэг энийг яг ажлыг практик дээр нь энэ ажлыг хариуцж ажиллаж байгаа одоо UPGAP компани захирал Бацзөргөнд ирсэн байгаа. Тэгэхээр Бацзөрг захирлыг бас санаа оноо илэрхийлээсэй гэж бодож байна. За нөгөө орон нутагт ингээд юм хүргэхээр зөвшөөрөл шаардлагатай гэдэг нь үнэн үү? За энэ болохоор зөвхөн сүлжээний асуудал байгаа юм. Тэгэхээр зэрэг UPGAP компани бол одоо жишээ авч ярихад бол үйлчлэгээний тусгай чөрлөлтөө Улаанбаатар дотор үйлчлэгээ эрхлэх боломжтой гэсэн үг. Хөдөө орон нутг руу хүрэх бол заавал сүлжээ бүхий этгээд буюу Монгол шуудан компани, Монгол импринтинг шуудан компани шуудангийн сүлжээг ашиглаж харилцаа холболтонд орж иж энэхүү илгээмж хаягдсан эзэндээ хүрэх хэрэгтэй юм. Сүлжээгүй компани хүргэлт хийх хэн одоо ямар эрсдэлтэй? Яагаад болдгоо вэ? Харилцаа холболтоор нөгөө энэ илгээмж маань бол яг сүлжээ бүхий этгээд байхад тэр дид үсийг ашиглаж энэ илгээмж хийгддэг юм шуудангийн зохицуулт байна. Шуудангийн хуулийн зохицуулт. Одоо бид нар харин хууль эрх зүйн зохицуулт маань юу болж байгаа вэ л гэдгийг бодоод байна шүү дээ. Боломж нь их хаягжилт хийгдээд ирэх юм бол аль болохоор л олон хүмүүст боломжийг нь олгож нээж өгж ижил одоо үйлчлэгээ хүргэхгүй бол энэ улс орны ч өнцөг болон бүрт яаж хүрэх үү гэдэг асуудал гарч ирээд байна. За нэмэлт хариулт өгөх үү? За UPGAP гэсэн үү? Та тэр юун дээр дугаартаа микрофон дээр очиж ирч. Мэдээж эрсдэлтэй баталгаатай гэж сүлжээ байлгүй яах вэ? Гэхдээ нөгөө сүлжээ нэг хиймэл орчин үүсгээд тэр нь дарамт болоод тэгээд сайхан үйлчлэгээ төрийн үйлчлэгийг хүргэдэг бааtruуд болоод нөгөөхөө хийж чаддгүй нэг ийм нөхцөлтэй болчиход байна л да. Нэг номерын микрофон нээж өгнө.
Намайг Батцэр гэдэг UB Cab Express-ийн гүйцэтгэх захирал. UB Cab Express 2 ялгаатай компани байгаа шүү. За Express-ийн үед болохоор гол нь түгээлтийн горимд ажилладаг компани байгаа. За хариултын үед бол ихнийх болохоор бид нар сумдад бол одоо 320 сумдад 72 цагийн дотор ямарч бараг бид нар хүргэж өгч байгаа. За гол асуудал юун дээр байна гэхээр орон нутгийн зохицуулалтын тээврийн шугамуд бол одоо тодорхой биш байна. За хоёрт нь үнийн зохицуулалт бол асуудалтай байгаа. За сая 3-т нь 5 хүний анхаарсан бах тусгай зөвшөөрлөтэй компани сумдуудад хүрэх ёстой гэдэг ийм асуудал яриад байна. За энэ бол бас байгаа. За дөрөв дэх асуудал нь юу гэхээр хаягжилтын систем. Манай орон нутгийн хаягжилтын системийн сан ерөнхийдөө бол бүрэн бүрдээгүйсээ болоод хэд азлагдвал байдаг. За энэс болоод бид нар ерөнхийдөө бол хүргэлтийн горим дээр хугацаа алдах, тухайн хаягд очтгоо. Дээрээс нь олон улсын хэмжээний энэ томоохон компаниуд нэвтэрж орж ирэхэд бол хүндрэлтэй байдаг. За одоо тэгтээ бидний хувьд болохоор нийтдээ за яг түрүүнд бас их зөв хэллээ. 58.2 тэрбум тэмүгийн бараг бол Монгол руу оруулж ирээд шипинг хийгээд явж байна. За эндээс ойролцоогоор нэг 18 тэрбум орчим бараа орон нутагт татсан байгаа. За орон нутгийн хэрэглэгчд болохоор юугээр эндээс давуу талтай болж ийн гэхээр хүргэлтийн төлбөр 0 хүнтэй байгаа. За бас нэмээд ярих юм бол хүргэлтийн хугацаа бас сайн байна. За бас одоо энэ хотоос авдаг бол таад мэдэх байх өгөөмөр нарантуулаас бараанд очиж байгаа. За энэ бараануудаас орон нутгийн үн бол 25-аас 30% өндөр байдаг. За энэ үн бол ерөнхийдөө бол бүр нарантуулаас хямд үнээр тухайн орон нутгийн хэрэглэгчдэр бол очиж байгаа. За гоё мэдээлэл сонслоо.